Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд хэрхэн ашиглах байгийн өнөөдрийн дугаараар тулааны урлагийн гоц ухаантан Шанч Yin. Энэ нь Ле хэмээгдэх маш хүчрхэг чөтгөрт эзэмдүүлсэн бөгөөд тэрээр ерөөдөө бараг түүнийгаа тийм захирч чаддаг юм уу та. Түүнийг бараг л жинхэнэ нэгэн эсрэг нэг файтер гэж хэлж болно. Ганцаараа байхдаа даймиж нь нэмэгддгээс авахуулаад түүний ультимейт чадвар хүртэл дайсныг ганцаарнг нь зойрондоо аваачин тулалддаг. Түүнийг гэхдээ ерөнхийдөө бараг файтер гэхээсээ илүү ассасин ч гэмээр юм шиг. Харин одоо илүү үгүйгээр гайд руугаа орцгоё. Йингийн идэвхгүй чадварыг Leave it to me боёо надад даатгачих гэдэг. Уг чадвар нь хэрв Йингийн эргэн тойронд багийнх нь хүн байхгүй бол дайсанд үзүүлэх даймиж нь 120% болж ихсдэг. Түүний бусад чадваруудыг ярилцахаас өмнө ультимейт чадварыг нь ярилцгаая. Түүний ультимейт чадварыг My Turn боёо миний ээлж гэдэг. Уг чадварыг ашигласнаар Yin сонгосон дайсны баатрыг 8 секундын турш Легийн domain буюу утгачилж орчуулбал дэвжээ гэх юм уу да. Аваачин өөрөө Ле болж хувирдаг. Йингийн чадварууд бас хувирч хүчрхэгжин нэмэлт шидийн болон physical defense авдаг. Хэрв дэвжээнд хоёр баатрын аль нэг нь өөхөх юм бол хугацаанд дуусахаас өмнө гарч ирж болдог ба хэрв Ле ялж гарч ирвэл нийт HP-ийнхаа 20%-ийг нөхөн скиллүүнийхээ кулдауныг reset хийж 8 секундын турш Ле хിവэрэ байдаг. Йингийн нэгдүгээр чадварыг Charged Punch буюу цэнгэлсэн цохилт гэдэг. Харин Легийн нэгдүгээр чадварыг Frenzy Strike буюу галзуу цохилт гэдэг. Уг чадварыг ашигласнаар Yin 3 секундын турш буурдаг 60% нэмэлт хөдөлгөөний хурд авдаг. Мөн Йингийн дараагийн энгийн цохилт хүчрхэгждэг ба цогсны дараа Yin урагшаа дахин нэгэн цохилт явуулдаг бөгөөд уг цохилт нь шулуун шугамд 200% нэмэлт даймиж үзүүлдэг. Амжилттай цохилт хийснээр уг чадварын кулдаун 30% буурдаг. Харин Легийн нэгдүгээр чадвар урдаа байгаа талбайг 10 хүртэлх удаа цогтөг бөгөөд энэ нь дайсны баатрыг 0.2 секундын турш 75% удаашруулдаг. Энэ хооронд Легийн цохих хурд багаар өсөх бөгөөд цохиж байхдаа Ле манаргах нөлөөнд автахгүй. Уг чадварын эхний хагас дайсны баатрыг дагах бөгөөд удаах хагас нь хөдлөх боломжгүй нэг зүг рүүгээ цогтөг. Хэрв уг чадварыг хугацаанаас нь өмнө зогсоохыг хүсвэл хөдлөх эсвэл өөр чадвар ашиглаж болно. Харин тэдний хоёрдугаар чадварыг Instant Blast буюу түргэн тесрэлт гэдэг. Уг чадвар нь түүний гол хөдөлгөөний чадвар юм. Уг чадварыг ашигласнаар Yin сонгосон зүгтээ гулгах бөгөөд ардаа алтан бөгжнүүд үлдээдэг. Эдгээр бөгжнүүд нь 1 секундын дараа Yin рүү буцаж очих ба замдаа онсон нэгжтэй бага зэрэг даймиж үзүүлэн 1 секундын турш манаргадаг. Мөн хэрэг уг чадвар дайсны баатрыг онох юм бол 4 секундын турш 25% damage reduction өгдөг. Ерөнхийдөө илүү defense авахгүйгээр defenseтэй болно гэсэн үг. Харин Легийн 2 дугаар чадвар дайсанд бага зэрэг түлхэх нөлөө үзүүлдгээс бусдаар бол яг адилхан. Yin ер нь бол нэлээд шулуухан, ойлгоход амар чадвар өстэй. Дүгнэхэд 1-р чадвар хурд нэмнэ. Мөн хүчрхэгдсэн энгийн цохилт. 2-р чадвар энгийн гулгадаг чадвар ба дээрээс нь баатар онвол манаргаж 25% damage reduction өгдөг. Ultimate чадвар нь нэг эсрэг нэг. Ингээл ерөнхийдөө болоо. Харин одоо түүний чадваруудтай танилцсан учраас tips and tricks хэсэг рүү орцгоо. Тэгэхээр Yin нь ерөнхийдөө jungle эсвэл XP lane-ийн аль алинд нь гайгүй амжилт олж чаддаг. Гэхдээ энэ guide дээр ерөнхийдөө jungler Yin дээр төвлөрөх болно. Тэгэхээр jungler байхын тулд мэдээж тулааны шившлэгээрээ retribution авах нь ойлгомжтой. Миний хувьд түүнд мөсөн retrieve буюу энэ цэнхэр ретри хамгийн тохиромжтой юм шиг санагддаг. Уг ретрийн ерөнхийдөө дайсны хөдөлгөөний хурдыг булаадаг гэж хэлж болно. 3 секундын турш дайсныг удаашруулан өөрийгөө хурцсагдаг. Эмблемийн хувьд custom assassin emblem мэдээж хамгийн тохиромжтой. Илүү damage, илүү penetration. Мөн 2 дугаар assassin тайланд болох high and dry. Уг тайланд нь хэрв тухайн дайсны баатар эргэн тойрондох цорын ганц дайсны баатар бол 6% damage үзүүлнэ. Ерөнхийдөө ганцаараа явж байгаа дайсанд илүү damage үзүүлдэг гэсэн үг. Уг тайланд нь түүний ультимейт чадвар болон идэвхгүй чадвартай маш сайн зохицдог. Зарим дээд түвшний тоглогчид түүнд аль хэдийн ганцаараа байхдаа илүү damage үзүүлдэг чадваруудаас түүний амьд гарах
Мөн тулаанд удаан байх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор хамгийн сүүлийн тайланд болох killing spree-г авдаг. Уг тайланд нь товчхондоо kill хийх үед нэмэлтээр 5 секундын турш 20% хөдөлгөөний хурд мөн 15% HP нөхдөг. Харин build-ийн хувьд аль болох өндөр damage мөн нөхцөлдөө тохируулан бага зэрэг defense item авах нь зүйтэй. Эхний айтмаар дайснуудыг харж байгаад физикал зоддог баатрууд их байвал warrior boots. Харин шидийн damage мөн манаргадаг төрлийн баатрууд их байгаа бол tough boots. Ямар retribution-ыг сонгох ёстойгоо дээр дурдсан учраас алгасаа. Харин дараагийн айтмаар Blade of the Heptasis. Уг айтм нь 250 HP, 70 physical attack, мөн боломжийн 15 armor penetration буюу дайсны physical defense-ийг нэвтлэх чадвар. Мөн уг айтмын идэхгүй чадвар ambush нь. Хэрв дайсанд damage үзүүлэхгүй эсвэл авахгүй 5 секунд болох юм бол дараагийн дайралт нэмэлт damage мөн 1.5 секундын турш 40% удаашруулдаг. Хоёр дахь айтмаар Bloodlust Axe. Уг айтм товчхондоо скиллээр амиа нөхдөг айтм юм. Нөө идэхгүй чадвар. Дараагийн айтмаар Malefic Roar. Бусад physical item дундаасаа хамгийн хямдтай ордог ба ерөнхийдөө хамгийн өндөр armor penetration өгдөг учраас гэрт илүү даймжтай болоход маш тусалдаг. Харин дараагийн айтмаар Blade of Despair. Хамгийн өндөр атак өгдөг айтем. Сүүлийн айтмаар Immortality. Эсвэл нөхцөлдөө тааруулан ямар нэг өөр defense авч болно. Скиллүүдээ апдейт хийхдээ түүний гол даймежийн чадвар болох 1-р чадвараа түлхүү апдейт хийх хэрэгтэй. Дараа нь ultimate чадвараа харин хамгийн сүүлд 2-р чадвараа дүүргээрэй. Тоглоомын эхэнд скилл нэгэ аваад цэнхэр баф руугаа явахыг зөвлөж байна. Тэгээд хамгийн томынх нь ард зогсон хүчрхэгдсэн энгийн цохилтоороо хуйланг нь онох хэрэгтэй. Үүний дараа хэрв байцаа хажуустын төрсөн бол байцааг чадвал авч харин үгүй бол улаанаа аваарай. Улаан бафаа авч байхдаа тэр чулуун мангас болон улаан баф хоёроо голд нь уулзуулж байгаад зэрэг авах юм бол бага зэрэг цаг хэмнэдэг. Хэлхээ мартахаас өмнө та энэ Fury Hammer гэдэг айтмыг хамгийн түрүүнд аваарай. Уг айтм нь 15 physical penetration өгдөг. Тэгэхээр ерөнхийдөө тоглоомын эхэнд ганклж байгаа баатруудаа хурдан алхахад тусалдаг гэсэн үг. Level 4 хүрсэн үедээ аль нэг лейнэ ганклахыг бодох хэрэгтэй. Ганклахдаа энэ комбог ашиглаарай. Скилл нэгээ дараа хурд авч, хоёроороо стандан хүчрхэгдсэн энгийн цохилт хийгээд ултаа дарж дайснаад дивжэндээ амжилттай ганклж чадсан бол ганклсан лейндээ бүрхтэн туслахыг бодоорой. Түртэл авахтаа багийнхнаасаа тусламж хүсээрэй. Мөн хэрэг боломжтой бол дайсны жанглерыг төрүүлж алахыг бодоорой. Ин ерөнхийдөө файтер гэхээсээ илүү цохиод зүгтдэг assassin маягаар тоглогдох нь хамгийн тохиромжтой байдаг. Хамгийн гол нь дайсны гол даймэж үзүүлэгч mage эсвэл marksman-ыг локлох хэрэгтэй. Ингэснээр танай багт давуу тал олдно. Мөн зарим тохиолдолд заавал алахгүйгээр дайсны хамгийн гайтай баатрыг зүгээр л саатуулах эсвэл багийнхаа гол гишүүнийг аврах маягаар ашигласан ч болно. Хамгийн гол нь яг тохиромжтой үеийг хүлээх хэрэгтэй. Хэдий улт чинь таныг төр өөр газар аваачдагч буцаж ирнэ гэдгээ сан. Нэгийг нь алаад гараад ирэхэд дайсны үлдсэн дөрөв нь таатай хүлээж авахгүй л автай. Тиймээс аюултай байж болох газар ултаа хийхээс болгоомжлоорой. Ихэнх хүмүүс ингээр маш их алах гэж тоглодог. Үүний улмаас тэд маптэйгүр зүгээр л тулаан хайгаад тэнээд байдаг. Тэхийн оронд тулаанд ороогүй байх үедээ шууд фармдаж байх нь зүйтэй. Жанглер хүний гол үүрэг бол лейнерүүдтэй туслаж тэднийг пүшлүүлэх, мөн лорд түртэл гэх мэт объективуудыг дайсны гарт унахаас хамгаалах юм. Тоглоом удаан үргэлжлэн дайснууд айтмаа авах тусам хинт хэцүү болдог. Тиймээс тоглолтыг аль болох хурдан дуусгахыг оролдох нь маш чухал. Энэ нь харьцангуй энгийн баатар бөгөөд сурахад гайгүй амархан. Мөн багтаа маш их тус болж болох боломжтой бөгөөд тоглоомын ихэн болон дунд үед мандаж шасдаг даймэж өндөртэй баатар юм. Өнөөдрийн бичлэг энэ хүрээнд дуслаа. Мөн YouTube-ийн статистикаас харахад миний бичлэгийг үздэг бүх хүмүүсийн 10% л надад subscribe дарсан байгаа учраас хэрэг танд бичлэг таалагдсан бол лайк, мөн subscribe дараарай. Хэрэв бичлэгээр уулзлаа. Түр баяртай.